Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыгээр мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдөр симуляц доторх гунигт амьдралын талаар ярилцсанаа. За студид компьютерийн шинжлэх ухааны хасчлуу хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар формалдгийн дагуулаагүй ENF стандартын хавтан худалдаа Iron Circle компани мөн өдөр бүр шинтүүлэж үгийн хамт олон маань дэмжиж ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV Одмондөр радио 107 83.3 хүсэ хост толгооноор та бүхэндээ хүрдэгэ. За өдрийн мэндэ хасаа. За өдрийн мэнд. За бид нар одоо симуляцийг бол өдөр тутамдаа ашиглаад яг ингэ өөрсдөө хийгээд байгаа юм байхгүй. Гэхдээ симуляцаар хийгдсэн юмуудыг бол ингэж ашиглаж идэг те. За энэ байг гэхэд ер нь бид нар яг энэ симуляц дотор яг амьдраад байгаа мүү үгүй юу? Одоо нэг юм үржих үүрэг хүлээчээл те. Тэрнээсээ болол нэг хайр дурлал мурлал элдв балаа юм дунаа зовоод байдаг юм уу гэдэг одоо бас туйлын нэг асуулт байна. Их сонирхолтой сэдв байна. Тийм, үржих гэдэг бол их чухал та. Тийм, цаашаа үргэлжилгэхэд бол үржих их чухал байгаа. Гэхдээ яг энэ симуляц гэдэг бол аюу тийм өргөн ойлголт. Зөвхөн одоо бидний компьютер дээр альсгүй нэг юун дээр үжсэн одоо Matrix кинон дээр гардаг шиг ч юм уу те бидний юу симуляц дээр байгаа гэсэн ийм одоо фантастик талаасаа гадна симуляц гэдэг бол маш тийм өргөн хэрэглээтэй ийм зүйл байдаг. Тийм. Зөвхөн одоо энэ компьютер доторх одоо бидний ингээд бодит байдлыг симуляцлж байгаас гадна зөвхөн одоо тооцоол моцоол хийдэг мэддэг ч юм уу те пуужингийн тусгал мосгол болдог тиймэрхүү юмнуудыг хүртэл одоо бид нар симуляц гэж нэрлэв. Тэгэхээр симуляц гэдэг бол айгүй өргөн өрөөний ойлголт. Энэ талаар одоо бүгд тэр өнөөдөр ярилцах болно. Тэгээд симуляц гэж юу юм бэ гэдгээс эхлээд жоохон алгуурхан намуух одоо бид тэр ер нь өнөөдөр хэрэгжилж байгаа симуляцуудаа гэх тэ дортоод тэгээ нэг жоохон хүндрээд хаашаага тэ тэгээд ирээдүйд тэгээд сүүлд байгаа яг тэгж тоосон гэсэн. Одоо яг жинхэнэ одоо бидний гунигт амьдрал симуляц дотор байвал хичнээн гунигт тавиа гэдэг талаар тэ иймэрхүү. За симуляц гэж юу юм бэ гэдэг. Ер нь бол яг хаа бодит байдлыг хийсвэрлэхийг симуляц гэж хийсвэрлэн. Яг бодит байдал биш гэсэн үг шүү дээ тийм. Ямар ч аргаар хамаагүй одоо симуляцийг бий болгож болно. Одоо заавал компьютер хэрэг байхгүй гэдэг нь үлсэн шүү дээ тийм. Зүгээр одоо яг бид нар ингээд онгоцтой явж хагаад онгоцтойгоо ингээд унах төртлийн чинь симуляц. Энэ бол татах хүчийг одоо татах хүчгүй жингүүдлийг симуляцлж яадаг гэх юм бичлээ. Урьдчилан шалгаад байгаа явдал. Тийм одоо бид нар сансарт гарахгүйгээр сансрын одоо тэр жингүүдлийн бодит байдлыг энэ агаар мандал дотор онгоцтой унаад хийчихэж байгаа байхгүй. За энийх л симуляц гэж чана тийм. Тэгэхээр эн чинь одоо бид нар байнга ашигладаг юм байж байгаа. За бид нар өөрсдөө ашиглаад байгаа нэ чи. Тэр сансарт гарч байгаа хүмүүс ч юм уу тийм. Шинжлэх ухааны судалгаа туршилт хийж байгаа хүмүүс бол бүгдээр энийг ашигладаг. Симуляц гэдэг бол яг бодит байдлыг хийсвэрлэж байгаа болохоор тэр нь яг жинхэнэ бодит байдал биш болохоор тийм. Энд ч одоо зорилго нь бол одоо тоглох. За мэдээж турших, сургах, судлах, сайжруулах гэсэн юмнууд ингээ ороо авчихна. Тэгвэл одоо жишээ нь машиныг одоо хэр хурдтай явж байгаа мөргөлцөл эвдэрх вэ гэдгийг үзхийг ингэж одоо тийм туршиж байвал энэ симуляц юм байна. Наа чи симуляц байхгүй тийм. За нэг бол жинхнээс нь авч хаана мөргөлж болно тийм. Жинхнээс нь өдөөдөөс ингээд аюу яаж болно. Мөргөлдүүлж болно. Тэр чинь ч одоо яг жинхэнэ одоо бодит амьдрал дээр мөргөлдөөгөө. Гэхдээ ийм студ дотор мөргөлж ийлээд гэсэн тэр чи одоо нэг төрлийн симуляц болох гэдэг шүү дээ тийм. Хэвээ ойлгочихлоо. Тэгэхээр симуляц гэдэг бол ийм өрөө утгаар нь ойлгоно гэсэн. За тэгээд тоглолтын туршид сурган судлан сайжруулна гэдэг гэсэн шүү дээ тийм. За ойлгомжтой угаасаа симулятор дотор орчих юм бол тэр бол юу эсийг хийж болох вэ? Тэр чинь бодит байдал биш юм чи одоо би хүснээ хийж болно гэсэн үг шүү дээ тийм. Энэ хүмүүсийн бас нөө ийм тоглоом дотор орчоод жишээлбэл GTA энэ төр гэл тоглоомд хийж байдаг. Ийм одоо нээлттэй ертөнц маягийн байж байгаа. Би өдөө хүснээ хийж болдог тийм ертөнц аахгүй. Тэгээ тийм юм дотор орохоор хүмүүс ийм сонирн болдог. Одоо ийм ачаач юм гээл те хүн мөн алаал те машин дэс мөргөлдүүлээл юм хүмдэлблээл цагдаа магдаа төөгдөөл буу ойрол ингээ бодит амьдрал дээр тэгж чадахгүй. Тэгэхээр бол энэ тоглоход маш их ашиглагддаг. За доршиход ашиглагдана. Одоо би бодит жинкнээс одоо машин мөргөлдүүлэх жилаа гэд одоо ингээ жинхэнэ машинуудыг ингээ мөргөлдүүлээд хамгаалж хайр мөнгө ихгүй. Тэгэхээр тэрийг бол одоо ингээд туршилтаар энэ компьютер дотор симуляцлж агаад сайхан хүснээр хэдэн мянган хэдэн тэрбумуудаа мөргөлдүүлж болно гэсэн үг. За сургах гэж байгаа. Сургалтанд ашиглана. Одоо жишээ роботууд бодит амьдрал дээр одоо ингээд сурах гэж оролдох юм бол юм хагалж сүйтгэхэд эн чинь хан ман цөмлөөд тхүү амьтны гар ороо ингээд тоглоод ингээд явчих штеп. Аюултай гэсэн үг. Тэгэхээр энийг ийм симуляц ертөнцийн дотор өөрсдөө ингээд сурах байдалтай ингээд ашиглаж болно. Тэгээд симулятор дотор сургаж байгаа гаргаад ирдэг ч юм уу те. За судлах модгол ойлгомжтой одоо янз бүрээр төрөл бүрээр судалж болно. Одоо жишээлбэл гарын одоо энэ
хөдөлгөөнийг судлаад цагуурыг одоо сонирхож болдог ч юм уу те. Тэр агаарыг яаж хөдлөх юм бол дэлхийн мэлхийн гэж эргүүлж мэргүүлэнгүүт л хурдан эргүүлэхээр агаар нь яаж яах вэ? Дэлхийг нь зогсчул яах юм аах гэнгэт л те. Осноснууд ингээл хийсч юмсэл. Одоо бид нар жигнэсээ дэлхийг зогсоож чадахгүй юм чи одоо симулятор дотор л тэр судлах боломжтой болж байна. За сайжруулах мэдээж тэр туршилтан судалсан гэж байж байгаа юм чинь. За тэгвэл энийг ингээ өөрчилж ингүүл сайжирч гэнэ. Ингүүл сайжирч гэнэ гэдэг ч юм уу те. Одоо тэр нөө машины ингээл нөө аэродинамикийг бид ингээ шалгахтаа өөдөөс нь салхи мал үлээлгээл. Тэгэл тэр өөр ингээл нэг жижигэн утаа явуулаад тэр утаа нь хэр аэродинамик сайтаагаар одоо тэр машин дээр явж гэн мавж гэн гэдгийг судалж моделдаг. Боддоор нь хийдэг. Альсгул одоо энэ компьютер дотор хийдэг. Ихэнхдээ одоо бид тэр энэ компьютерийн хүчин чадал сайжирсан. За энэ загварчлах, симуляцлах чадвар маш сайн болсон болохоор одоо бодит амьдралаас бол нэг ялгаагүй болсон гэсэн үг. Тэгэхээр бол те машины хэлбэрийг жоохон өөрчлөл нөгөө салхиа үлээлгээл жоохон өөрчлөл салхиа үлээлгээл сүлдээ дээр хүний чирэггүй болсон. Тэгээ өөр автоматар ингээд баг багаар өөрчлөгдөөл хамгийн сайн болж байгаа дээр өөрөө очдог мочдог. Одоо хиймэл оюун ухаанаар бол загвар магвар хийх гэдэг бол тийм болсон шүү дээ. Одоо орчин үед бол тийм органик гой лаглаг хэлбэртэй гутлнууд ч юм уу те одоо энэ юунууд машин шин ингээ гадна талын хэлбэр дизайн оч юм бол илүү тийм органик болоод байгаа байхгүй. Тэр нь болохоор зөв хиймэл оюун ухаанууд өөрсдөө автоматар яавал илүү тийм аэродинамик сайтаар нэ яавал илүү тийм сүртэй харагч гэдгийг л өөрсдөө гаргаад ирнэ шүү дээ тий. Тэгээд бага материалаар одоо тэр нэг шаардлага хангасан тийм мундаг юм хийхин тулд бид нар заавал одоо симулятор дотор хийж ээж илүү хурдан туршна гэсэн. Үгүй бол тэр чинь тэгэл хөвлөөл гаргаж ирээл унгаал хаглаал ингээл байхаар чинь айгүй их цаг авахгүй тий. Тийм болохоор одоо симуляторын ач холбогдол маш их бидний одоо амьдралд бол. За яг төрөл бүрийн салбарууд ашиглагдана. За шинжилгээ ухаанд бол мэдээж ашиглагдана. За энэ зөвхөн байгалийн биш нийгмийн шинжилгээ ухаанд ч ашиглагдана. Одоо жишээлбэл те түрүү нэг төрөл бүрийн симуляцууд үүдэг. Заавал одоо бидний энэ бодит амьдралыг бодит ийм орчинг 3D орчинг симуляцлахаас гадна одоо энэ зүгээр математик загварууд хүртэл хийж идэг. За жишээлбэл эдийн засгийг бид нар яаж симуляцлах вэ гэдэг ч юм те. Одоо бид нар хэр их мөнгө хөвлөжвөл одоо манай эдийн засгт яаж нөлөөлөх вэ? Манай импорт, экспорт нөө дотоодын нийт бүтээгдэхүүнд яаж нөлөөлж ийн гэдэг 2000 хөсөгчтэй хэлээ те. Нөгөө нэг математик модель дээр л туршилтаа хийн штэ. Тэр чинь одоо л симуляц гэсэн үг байхгүй юу? Зүгээр тооны өвдлөгөө л туршаад байгаа симуляц хэлж байгаа юм байна те. Тэрийг л симуляц гэдэг байгаа. За тэгэхээр байгалийн одоо шинжилгээ ухаан ч гэсэн нийгмийн шинжилгээ ухаанд аль алинд ашиглагдав. За инженерчлэл одоо боловсролт бас ашиглагдана. За жишээлбэл энгийн одоо 10 жилийн хүүхдүүдэд ашиглахаас гадна одоо бид нар зүгээр одоо энэ машин цэцэн барьж сурахад бол бас симулятор ашиглаж болох байхгүй тий. Ингээд юм дэлгэцтэй. Тэгээ ингээд машин дотор суугаа явж байгаа юм шиг би ингээд жолоодол дөрмөөс сурчин. За ингээд жолоодоо сурчин. Нөгөө нэг рүүл нөө юу юм уу дээ. Би одоо машин жолоож мэдхгүй болохоор мэдхгүй дээ. Хүүхдийн тоглоом мэдээж яг машин шиг таас торомж. Наа чи симулятор байхгүй. Симуляцлсан хоёулаа симуляцтай орё гэх хүүхдээ авч орох юм байна шүү дээ. Тэр чи одоо яг симуляторын одоо симуляцийн хамгийн одоо тий төгс жишээ одоо бидний байнга ашиглагддаг юм жишээ байгаа дээ шүү дээ. За тэгээ дээрэс нь entertainment-д мэдээж ашиглагдана. Одоо тоглоом тоглоно. Альсгал одоо нөө бид нар мультиверс, universe янз бүрийн юу гэдэг лээ? Ямар universe лээ? Virtual одоо reality гэдэг байгаа шүү дээ тий. Одоо ингээл бид нар ирээдүйд бол энтэнд очихгүйгээр нэг газар уулзахгүйгээр зүгээр ингээд дэлхийн хаанаас ч гэсэн нэг офис дотор сууж байгаа юм шиг хурал зөвлөгөөнөө хийгээд альсгал концертаа хийгээд альсгал тоглоом тоглоод те ингээд харилцаа холбоо хийгээд явах боломжтой. Энэ одоо бүх зүйлийг entertainment боломжийг хүртэл одоо симуляц олгож байгаа. Компьютероор хоорондоо тоглох чинь тэгээ симуляц болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэр зодтолдог ч одоо тэгэл одоо түрүүн GTA гэж хэлсэн шүү дээ тий. Хүн бодит амьдрал дээр тэгдэг юм бижиж ийм сэтгэлгээний хачин ачиргалтай зүйлийг бол ийм симуляц орчин дотор ороод одоо хийсвэрлсэн орчинд орчхоор яаж ч болно гэд тий. Маш өргөн үрээнийх юм байна шүү. Тий. За жишээ нь одоо жишээл тооцооллын гэж байдаг. Одоо Нарны аймгийн одоо тооцоол хийж болно. Цаг агаарыг тооцоолж болно. Одоо эдгэр чинь бол заавал би ингээл бодит ертөнцийг ингээл яаж жинхнээс харагч чинь жинхэнэ юм шиг харж ийн үнэ тэр биш зүгээр л математикийн нэг загварууд байгаа байхгүй тэр загваруудыг чинь л одоо ингэ симуляцлахыг бол тооцооллын симуляц гэж нэрлэж байдаг. За физикийн симуляц одоо жишээл жингүүдлийн хайскуулийн өндөр татварчны энэ төр симуляторууд байна. Өндөр татварчны симулятор гэдэг чинь бол одоо пуужин муужингаар тийш ингээл сансрын хэсэгч нисэх үед маш өндөр юм татварчны юу авдаг одоо хүчинд ордог гэсэн үг байхгүй. Тэгэхээр трийг одоо дааж гарч чадахгүй юу? Нөгөө талаас болохоор зүгээр агаар мандал дотор юм хурдан нисдэг дуунаас хурдан онгоцсонд байдаг шүү дээ тий. Тэд нар чинь ингээ эргэх үед дотор хүнээ алчих гээд байдаг одоо
дүүс хүчнээс болоод ингээд тэр чинь бас амар өндөр даралт мэдэрдэг байхгүй. Инерцээр мэдэрдэг. Тэгээд хэр хурдан ингээд ирэхээ бол тэр хүн хэрэг тесвэртэй вэ гэдэг тийм. Тэгээ одоо өөрийнхөө тесвэрлж чадхаас илүү ирэх юм бол ухаалтаад одоо шууд онгоцны удирдлага ухаалтсан гэж одоо болохгүй ч тийм. Тэгэхээр тэрний тесвэрлэх чадвар хэрвээ төдий чинь маневрлах чадвартай байна гэдэг ч юм тийм. Тэгээ тэр мөрийга ингээд туршихын тулд бид нар энэ физик симуляторт дэрдэг. Жигнэсээ тэр хүнийг аваад нэг юм эргүүл гэмт төрж байгаа эргүүлждэг. Тийм шүү дээ. Сансар нисгэж чинь чихнээс нь тус гартал эргүүлж. Тийм үнэ. Тэгэл нөгөө нэг дээр нэг ярьжсэн даа сюрприз гэдэг манай юм дээр байдаг тоглоом моглоомч болоод байгаа гэдэг тийм. Симулятор байхгүй юу? Оо сансар тийм. Одоо жишээлбэл тэр дээр ямар юм хийж болох вэ гэхээр дэлхийгээс илүү татах хүчтэй юмнууд дээр одоо жишээлбэл тийм бархас гараг дээр ямар байх вэ? Санчир гараг дээр очивол ямар байх вэ гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү симуляцуудыг хийж болохгүй. Тэр нь зогсоон бол ийм одоо хүн санагдмаар манагдана гэдэг ч юм уу тийм. Энэ бол физик симуляц. Тэгэхээр наадах ч ястай нэг сонирхдаг юм байна. Дээр нь зогсож болох юм бол багсаатын. Хийн гараг болохоор яг юм бол ингээд дээр нь тавцсан тавьж байгаа л тагсчихгүй. Төлөг онгоц. Энэс илүү одоо жишээлбэл ийм жингүүдлийн орчин. За айлсгүй ийм баг татвчтай. Одоо саран дээр очивол, марс дээр очивол, сугар дээр одоо бод дээр очивол яах вэ гэдгийг симуляцлахын тулд одоо энэ баг жингүүдлийн орчингуудыг үүсгэх хэрэгтэй. Тэрийг болохоор яг дөрөвний хэлсэн шиг юм онгоц унгаад байхгүй. Ингээл онгоцоор тийш эндэж чаад. Ер нь одоо ингээ онгоцон цугаад явж үзсэн хүмүүс бол мэдж байгаа. Гадарчсан юм ингээл ингээл хаашилт шүү дээ. Ингээ жингүүдлийн мэдрэмж авдаг шүү дээ. Машинтай авгар давхад хүртэлтэй гэдэг чинь сонирн болоо. Харин тийм. Тэнгүүч одоо ингээ онгоц хөөрж явах, дайлсгүй бууж явах үед бид нэг ингээ жин дээр гараад зогссон бол шал өөр одоо яг суудлын даруулгаа зүг ингээ суум муу гэж загнах байна. Гэтэ тэр 0G гэдэг одоо онгоц тийм одоо симулятор л гэсэн үг л дээ. Дээш ингээ нисэж байгаа. Түнгүүд шууд зүгээр л доошоо ингээ хөдөлгөөр унтраагаад барагч хөнгөн унчна. Зүгээр нэгэсэндээ зүгээр хөдөлгөөр унтраагаа онгоцыг осолд оруулаад ингээ доошоо унж байгаа шүү дээ. Тэр үед бол ингээ цэвэр юм жингүүдлийн орчинд ордог. Нэг дэрэл мэтлээ мөргөж сүйд болохгүй ингээ зүгээр гоо жингүүд юм тийм. Онгоц унж байгаа. Би дотор нь унж байгаа. Тэгэхээр нөгөө нэг хүн хөнгөө хоёр бие чинь аль нь хөрүүлж ундаг вэ гэхээр зэрэг ундаг шүү дээ. Тэгэхээр энэ чинь ингээ жингүүд гэж байна. Өстой гоё юм аа. Яг сансарт хийж бол бүх туршилтыг хийж бол. Энэ бол ерөөсөө сансрын жингүүдлийн орчны юм туршилт. Гэхдээ хөдөлгөөрөө бүрэн унтраагаад унж байгаа юм шиг бичээр арай бага зэрэг парабол гэж ярьж байгаа. Уналтын парабол байгаа шүү дээ. Энэ парабол их болох бага болох маягаар одоо ингээд жингүүд за жингүүд л биш одоо бага зэрэг жингүүдүүд жишээлбэл саран дээр байх юм бол ингээд марс дээр байх юм бол ингээд хит хит удаа тэр чинь ингээд агаар дээр үжихтэй нэг унаал гээд буцаж хөөрөл дахиад унаал тэгдэг байхгүй тий. Наа чи ямар гоё юм бэ? Тийм гоё гоосоо тий. Тэгэл эхнийх нь за ингээд саран дээр жингүүдлийг гэдэлээ. За жингүүдлийг гэж тий. Саран дээр үл ямар байх юм мэдэрдэг гэл тэгэл за эхэллээ гэл нэг 30 секунд чинь 1 минут гэртээ ингээд унана. Жохон дали унах. Тийм жоохон дали унах гэсэн тий. Тэгвэл би нэг симуляц нэг физикал симуляц дотор ингээд мэдэрчин гэсэн үг шүү дээ. За нэг иймэрхүү байдлаар бол ийм физик симуляторууд байдаг. За цаашаа бол одоо бидний бас маш чухал заавал ярих хэрэгтэй бол виртуал симуляторууд. За одоо жишээл нислэгийн жолооны одоо тэр симулятор ч бүгд ийм виртуал одоо компьютерийн тоглоом шиг л гэсэн үг шүү дээ тий. Компьютер дээр бид нар машинаа тоглодог шиг тэрийг илүү бодит толгой хийцэн. Тэгэхээр ч одоо яг бид нар дүрмээ сурчна машиныхаа механизмаар сурчна тий жолоодоо сурчна. За тэгээ видео тоглоом байгаа мэдээж видео тоглоом бол ойлгомжтой. Одоо VR-ын тэр зүгч бол бүр одоо бодит толгой зү жинхэнэ симулятор дотор орсон шиг санагдаж штэ. За роботын үйлдвэрийн интер гэсэн одоо тийм виртуал симуляторууд байж байгаа. За роботууд сурдаг ч юм уу тий. Эсвэл үйлдвэрийн гэдэг нь болохоор юм дижитал твин гэл нөө өмнө ярьжсэн шүү дээ тий. Тоон ихэр мэхэр гэл тий. Тэр тоон ихэр нь яг тэр симулятор дотор яг бодит одоо амьдралыг ингээд юу хагаад ингээд толдоод ингээд байждаг. Түнгүүтээ хурдлуулж үзэж юм уу урчланд хамгаалах маамлах одоо энэ симуляторуудыг ашигладаг гэсэн. Жишээлбэл за энэ маягаар явах юм бол энэ хоёр машин яг мөргөлдөг ч гэдэг юм бидэн гэсэн үг шүү дээ тий. Тэгэх юм бол тэрэн дээр нэг гэрэл мэрлэр зохицуулдаг ч юм уу тий. Иймэрхүү арга хэмжээний авах зориулттай олон төрлийн симулятор. За хамгийн эцэст нь ярих зүйл бол бид нар өөрсдөө симулятор дотор байх юм биш байгаа гэдэг нэг иймэрхүү сонир юм байна. Тий. За ямар ч байсан ингээд хоёулаа жоохон байжгаад хөргөлжлүүлээд ярий. Тий. Одоо симуляц дотор амьдрдаг яг одоо мэдлээ гэж бодоход ямар гонигтай байх болоо тий. Харин тийш дээ. Гэтэ би өнөөдөр бол баталж үзүүлнэ заяа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шин төлөж өгийн хамт олон маань ажиллаж байна. Тэгэхээр одоо түлээж одоо очиход ямар гоё кофе өнөртэй те маш олон бараа бүтээгдэхүүнээс та ингээд сонгох боломжийг тэнд эдлэх болно. Нөгөө олон улсын сүлжээ гэдэг утгаараа тэр одоо стандартын те одоо жорын хувьд ч гэсэн маш олон одоо улсаараа бодож олсон ийм гоё онцгой бүтээгдэхүүнүүдийг хөдөлтаалдаг. Тэгэхээр
Bagel сэндвич болон энэ sesame bagel сэндвич хоёрыг өнөөдөр та бүхэндээ санал болгож байгаа юм. Тэгэхээр цагаан бууданы гурлаар хийсэн ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо нэг хасаагийн маань хэлэхээр глютенд бас мэдрэг хүмүүст бол бас үнэхээр сайн сонголт байна. За cranberry chicken bagel сэндвич бол амтад цангис жимс дахианы цээж махан хавчуургатай одоо bagel сэндвич юм. За bagel нь бууданы гурлын агуулмжтай ба тусгаалan крем чиз болон оливоор амталсан ийм бүтээгдэхүүн байна. За sesame bagel сэндвич бол өндөг гахаа махан авчрахтай bagel сэндвич байгаа. За bagel нь боданы гурлын агуулмжтай ба тусгаалan крем чиз болон гүнждийн үрээр амталсан юм бүтээгдэхүүн байна. За бүх салбаруудаар бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байгаа. Холбогдохын дугаар нь 75 75 75 10 гэсэн байна. За тэгээд манай төлөөжүү бол энд өгөгдснээр бол 14 салбар ер нь байна шүү. Ерөн зам дагуу ч юм уу те томоохон шоп дэлгүүр оршоодор ороод хүнс хүнсээ цуглуулахад бас байж л идэг. Та бүхэн маань тэгээд бас нэг сайхан амрангаа нэг цагаан бадааны гоё бүтээгдэхүүнүүдээс сонгож аваад сайхан кофетой угаас сэргээд гараарэ гэж зөвлөе та. Тийм шүү дээ. Тэ яг кофе угаас сэргэнгээ бас нэг цагаан будааныхаа бов гэжэхэд бол улам сэргээд те ходоод нь ч гараад за тэгээд дээрэс нь ингээд нойрон сэргээд гиз гараад гэдэг. Тэгээ хамгийн гол нь гоё орчинд. Надаа айгүй орчин айгүй таалагддаг байхгүй. Нэг сонирхолтой юм одоо ингээл Монгол төлөөжрүүдээр ороод ингээ юу очих сурчиж байгаа шүү дээ тий. Тэнгүүд энэ тэнд ингээ очихоор жишээлбэл солонгос ч юм уу тий. Энэ тэнд гэдэг төлөөжрүүд байдаг гэдэг салбарууд нь байдаг газруудаар очихоор ингээд айгүй дотн мэдрэмж төрдөг тэр нэг сонирхолтой. Нам лсэн ч юм өөрөөсөө нэр их нутгаруугаа бүрж байгаа унах шиг л болсон шүү. Оо яг үнэ тий. Тэгээд энэ нэг сонирхолтой юм чинь болохоор зөвхөн одоо энэ бүтээгдэхүүнүүдээс гадна тэр чинь мэдээж үйлчлэгээ байгаа. Орчин байгаа. Энэ бүх зүйл чинь тэр хүнд одоо тий орчноо мэдрэх тэр өөрийнхөө тэр эх орондоо байгаа юм шиг дотн мэдрэмжийг төрүүлэхэд бол айгүй их тийм трик юм байлээ. Гинт нэг устдаа очсон юм шиг тий. Тэгэхээр бол айгүй тийм таалагдсан надад бол гайхалтай санагдсан. За баярлалаа. За баярлалаа. Байгууллагатай. За физикал симуляторууд гэхээр түрүүн бол баг жингүүдлийн өндөр татах хүчнийхээ хийсэн хилцсэн. За өөр гироскоп энтер гэдэг. Гироскоп гэхээр зүгээр яг ингээд ингээл нэг юм дотор хийгээл эргүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэл тэрийг чинь төрөл бүрийн юм нэг юунуудаар тэнхлэгүүдээр нь эргүүлэл тэр хүнийг одоо стресс тестэнд оруулж чинь гэсэн тэр хүн ер нь хэрэг тэсгэнэ үү гэдгийг үзчихээн гэсэн ухаан алдахгүй ингээд теснэ гэсэн үг шүү дээ. Чи галзуу уулган дээр сууж үзсэн үү? Үзсэн шүү дээ. Тийм. Миний бүр өдөржингөө дотор мохооргоо толгой өвдөд бүхэнгээ алдсан шүү дээ. Энэ дотор ороод би бол үхэх юм байлээ. Тийм, дими юм бохгүй тэр чинь. Би бас амар айдаг тий. Нэг өндөрхөн галзуу уулган дээрээс аачин. Тэр чинь бас л яг адилхан нөгөө нэг татах хүчний мэдрэмжийг төрүүлнэ, их татах хүчийг, бага татах хүчийг гэл төрөл бүрийн юмнуудыг мэдрүүлж байгаа. За усан дотор бас сансрын тийм туршилтууд хийгддэг. За одоо ингээд том хүнд юмнуудыг усан дотор өргөхөр чинь хөнгөн тэр үүд шүү дээ. Сансарч яг тиймэрхүү байх хэвээр. Дээрс нь ингээд усан дотор чинь ингээд жингүүдэж байгаа шүү дээ. Тэгэл тэр мэрч одоо яг л юм сансарт байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг бол усыг бас юм сансрын симулятор болгож ашигладаг. За энэ физикал симуляторууд бол нэг иймэрхүү юм байна. За аналитик тооцооллын симуляторууд гэж байдаг. Түрүүн нэг тооцооллын симулятор гэж байдаг. Энэ бол зүгээр л нэг муу математикийн том янаад гэдэг хэлсэн шүү дээ. Ер нь бол ямар ч системд математикийн том юм л байх юм бол бидний нөгөө нэг интеграл дифференциал интеграл гэдэг тооцооллууд ашиглаад энэ динамик системүүдийг симуляцлж болдог. Симуляцлан гэдэг нь болохоор одоо за туршилтын одоо нөгөө нэг тоон утгуудын нэг үл те энэ яах нь дэлбэрэх нь үгүй юу энэ гэдэг ч юм уу те ийм туршилтууд хийж болно. Хоёрт болохоор за одоо жишээлбэл юу гэж болно л доо сар дэлхийн хоёрын юм тоон симуляц байлаа гэж хэлдэг л да. Тэгвэл тэр чинь одоо ингээл томьёог нь зохиож шээ. Одоо Ньютоны хоолойг ашигладаг гэсэн нь, Эйнштейний хоолойг ашигладаг гэсэн нь. Two body problem. Тийм. Оо яг үнэн тий. Тэрийг чинь ингээл хийгээл ингээл симулятор хийчихэж байгаа. За тэгээд би тэр симулятороос юу авах вэ гэхээр тэдэн сарын тэдэнд тэр одоо сар хаана авах вэ гэдгийг авчна гэсэн үг шүү дээ тий. За ийм юм бол хийхдээ аюу амархан тий. Нэг муу ганц муу математикийн томьёо хийж байгаа л тэгээд тэрэн дээр хэдэн тоо орлуулаад хугацааг нөгөөл тэгэл нөгөө нэг зайнуудаа маасуудаа өгөөл ингэчээд дүг гаргаад өгчнө. Гэхдээ тэр яг бодит байдалтад харах уугүй гэдэг аюу том асуудалтай. Яг тэр манай дэлхийн сар 2 чи 2 битний систем биш байхгүй. Гадна талд нөшөө өчнөө юмнууд байж байгаа. Нар байж гэн те өөр харигуд байж гэн гэхээр тэд нар чин хоорондоо бас өөр өөртний гэсэн юм нөлөөллүүдийг оруулдаг болохоор яг тэрийг нарийн тодорхойлох юм боломж байхгүй. Бид нар одоо хүртэл одоо энэ нар хэртэл сар хэртэлтийг бол тийм олон жилээр нь тодорхойлж тооцоолж чадахгүй. Дандаа ойролцооллын юм тооцоолуудыг ашигладаг. Гэтэ ийм аналитик тооцоол биш. Дандаа ийм математикийн одоо компьютерийн тооцоол ашигладаг. Компьютерийн тооцоол, аналитик тооцоол хоёр юугаар ялгаатай юм гэхээр яг түрүүний 3 битий чинь бодлого байхгүй.
бидний аналитик тооцоолол хийж болдог. Жишээлбэл нөгөө түрүүн хэлээд байгаа шүү дээ. Математикийн томьёон л байх юм бол гэдэг байгаа шүү дээ. Байх юм бол энийг хийж болно. За жишээлбэл ямар байж болох вэ? Пуужингийн траекторыг олж болно. Баллистик тусгалыг олж болно. Одоо нэгэсэндээ би энэ пуужингаар ингэж харуулах юм бол ийм үнцэгтэй харуулах юм бол яг тэнд очиж унах уугүй юу гэдгийг одоо тооцоолно гэсэн үг шүү дээ. Энд чинь бол зүгээр нэг юм бараг л хөдөлчөнд бол нэг юм парабол тооцоолол гэсэн үг байхгүй. Нэг 10 жилдээ бид нэр эдэг байсан x квадрат тэгштэйлийн тооцоолол гэсэн. Тэгэхээр квадрат тэгштэйлийн лиг нь хийчихэд тэгээ болчих. Яг та гарчхал юм байна тийм. Тэгээ бараг л гарчин. Тэгээ яг хөө дээр нь агарын эсэргүүцэл нэтэр гэдэг нь нэмэлтэй. За тэр усрагчийн бөмбөгний динамикийг бас одоо жишээлбэл усрагчийн бөмбөг дэлбэрэхдээ яаж дэлбэрэх вэ өнтер гэдгийг бас ингэж тооцоолж ирсэн байдаг юм. Аналитик тооцоолол. Цахилгаан хэлхээдүүд гэдэг ч юм уу роботуудыг энтер гэж бас ингэж аналитик тооцоолол хийж болдог. За энэний нэг давуу тал нь цаг хугацаар өсөрч чаддаг. За одоо жишээлбэл би 1000 жилийн дараа яг төгс одоо ингээд гаргаад ирсэн байлаа гэдэл бол 1000 жилийн дараа тэр бүм жилийн дараа ямар ах уу гэдэг шууд дүг гэд бодоо гаргаад байна. Тухайн үед тэр хүртэл нь бид тэр тооцоолыг шаардлагагүй яг тэр үе дээр нь аваачаад тооцоол хийдэг. Энийг бол аналитик тооцоол гэж нэрлэдэг. Гэхдээ бүх системүүд ийм математик одоо тэгштгэл нь байна гэж байхгүй. За жишээлбэл түрүүн одоо цагуурын тооцоол байна, молекулын загварчлал 3 биеийн бодлого байна. За 3 биеийн бодлого болоод ирэхээр бидэрт ийм аналитик шийд байдгүй байхгүй. Одоо математикийн томьёон байхгүй гэсэн. Томьёон байлаа чинь шийд нь олддгоо. Хэд тэмх замбрааг тий. Яг үн тий. Цагуурын тооцоол чинь бас амар замбрааг байхгүй юм чинь тэгээ 7 хоногор л гардаг шүү. Тий, нэг мө ирвэхэд дэвхэдэлтэн шуурга болно гэдэг байгаа юм шүү дээ. Тий, тийм болохоор энийг бас ийм аналитик шийд олддгоо. Молекулын загварчлал төр бол одоо тийм аналитик шийд олддгоо болохоор бид нар яадаг вэ гэхээр компьютерийн тооцоол ашигладаг. За 3 биеийн бодлого дээр жишээлбэл ярихад бол энэ Ньютон чинь 2 биеийн таталцлыг бол математикийн томьёог нь гаргацсан. Одоо манай хорон ертөнц төр зөвхөн дэлхий сар 2 байдаг байсан бол бид нар бол энэ аналитик симуляторыг бол хийж чаднаа гэсэн үг байхгүй. Гэхдээ даанч тийм байдаг. За одоо манай нарны аймаг бол чинь хичнээн олон биетүүд байж шүү дээ. Энэ бүхний чинь нарийн тооцоолохын тулд бид нар бол заавал алхам болохмаар ингэж тооцоолдог. Жохон аргаар. Энийг бол Эйлерийн арга гэж нэрлэдэг. Эйлер. За энэ Эйлерийн арга гэдэг нь яадаг юм ихтэй ерөнхийдөө бол жижиг цаг хугацааны агшнуудад нөгөө тооцоолуудаа математик тооцоололд алхам алхмаар хийгээл яваад байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр нэг сул талгаар, одоо хоёр сул талгаар. Нэг нь болохоор шууд өсөрч очиж болдгоо байхгүй. Ингээд за би 1000 жилийн дараа ямар болохыг гэд мэдгэнгүүд тэр хүртэл одоо ингээл нэг жижиг алхмуудаараа би жоохон том алхмаар ингээд явъя гэж бодлоо. Тэгвэл энэ хоёр дахь одоо сул тал нь гарч ирнэ. Алхмаа би томруулах тусам наривчлал багасаад идэг. Тий. Наривчлал багасаад алдаа нэгсэд идэг гэсэн үг. Тэгэхээр яг бүр тэр хол очихын тулд цаг хугацаа өнгөрчихсөн алдаа нэгсэн заяа. Гэхдээ миний алхам том бохом бол бүр л ихсэн гэсэн. Тэгэхээр бүр маш жижигхэн алхамтай байж ээж одоо тооцоолын данч тийм холыг тооцоолох гэхээр тийм жижиг алхмуудаар ч одоо хайш энэ бэрдийн үлгэр шиг болчиход байгаа байхгүй тий. Нэг хязгааргүй хоолыг нарийнхан хялгсан юу шиг юу гэдүүлээ тийм хялгсан хоолоогоор ингэж иддэг нэг тийм үлгэр байгаад байдэн штэ бэрдийн үлгэр. Яг тэрэн шиг болчихж байгаа байхгүй. Ийм хол байгаа юм ийм жижиг юмнуудаар яаж би ингэж тооцоол дуусгах юм бэ гэдэг асуудал. Яг энэ асуудал юун дээр гарч ирсэн бэ гэхээр сарлуу хөрөх юм дээр гарч ирж ирсэн. Сарлуу одоо бид нар хүм очиж буулгаж байгаа шүү дээ тийм. Тэгмэл тэр чин тракторын тооцоолох хэрэгтэй байхгүй. Гээл за ингээд поочнд одоо тийрж шүү дээ тийм. Тэгмэл дэлхийс яаж холдож байна. За сарны орбит руу яаж орох вэ? Сарыг хэд орбитлж яг хаана буух юм бох гэдэг. Бүх тооцоолыг бид нар одоо аналитик шийд байхгүй. Нэг математикийн томьёон байхгүй. Тэгэхээр бидэрт ганцхан арга үлдчихэж байгаа. Энэ бол ерөөсөө л энэ Эйлерийн аргыг ашиглах. Эйлерийн аргыг л ерөөсөө бид нар дэлхийгээс хөөхөөс нь эхлүүлээд тэнд буух хүртэл бүх юмнуудын жижиг алхмуудаар ингэж хийх хэрэгтэй тооцоолъё. Тухайн цаг үед манер хийгээд явна гэсэн үг юм уу? Эсвэл анханаас нь тооцоолсон. Анханаас нь ингээд баахан өрөө дүүрэн юм хүмүүсийг суулгаж байгаа. Тэгээ нөгөө нэг тэр үчиг компьютер байгаагүй юм логарифмын шугамл явсан. Тэгээ логарифмын шугамудаар ингээл бүгдээрээ 2 оронтой 3 оронтой гэж тооцоолж идэг. Тэгээ энийг хүн компьютер энэ гэж нэрлэдэг. Тэгээ тухайн үед бол яг ямар ч байсан хүмүүсээр ингэж ийм сар хүртэлх тооцоолыг Эйлерийн аргаар. Нэгсэндээ сар хүртэлх тэр орбитыг бид нар жижигэн миллиметрээр ингэж тооцоолсон гэсэн үг. Тэгж бүх замыг тооцоолоод зурж байгаа. За ингээд ийм хүчтэй байх юм бол ингэж явах юм байна гэдэг. Тэрэн дээр жоохон өөрчлөлт гарах юм бол дахиад тэр чинь ингээд тооцоол хэрэг байна. Замын турш тооцоолыг хийсээр л байсан юм. Тэгээд доор хүмүүс бол тийм яг нисэж яхад нь хийх шаардлагагүй л тийм. Нисгээс нь өмнө бол нэг тооцоолыг хийх хэрэгтэй шүү дээ тийм. Гэтэл бидэрт аналитик симулятор байхгүй. Тэнд хүрэхийн тулд бидэрт хэрэг түлш хэрэгтэй вэ? Ямар өнцгөр гаргах хэрэгтэй вэ гэдэг шууд хариуг нь өгдөг тийм юу байхгүй. Одоо томьёо байхгүй. Би арай жижигээр батчихдаг. Бас арай том байсан юм байна. Ямар ч юм Эйлерийн арга. За энэ Эйлерийн аргын нэг одоо давуу талтай зүйл байгаа. Тэр нь болохоор ерөөсөө
бид нар бол юу ч хамаагүй. Заавал одоо тэр нэг томьёо нь олдсон байх албагүй л гэсэн үг л дээ. Бүх зүйлийг л одоо бид нар гэж тооцоолох боломжтой. Тэгэхээр бол орчин үеийн бүх одоо төрлийн бидний тоглоом байна уу? Эсвэл одоо ихэнх симуляторууд бол дандаа энэ компьютерийн симуляторууд бүгдээ ээлрээ арга шилж байгаа. Яг го цөөхөн хідэн нэг бүр яг математик сууж аваад яг математик загвараар гаргацсан те тэр нь яг динамик систем болж таарад тэгээ тэрийг нэгээд удирдахад амархан бахан бол бас ингээд өөр симулятор, тоон симулятор гэж болно. Бид нар яриад уудахтай симулятор шүү дээ. Тоо ихээр тоо гаргаж өгдөг те. Энэ ямар юм яг симулятор байгаа ингээ гайхаж болно шүү дээ те. Тэгвэл хэвчтэй гоё таалагдж байна нөгөө том юм яриад байхгүй нөгөө өдөр болгоныхаа ажлыг цаг тухайд хийгээд шиг л те. За энэ компьютерийн симулятор гэдэг бол их чухал том сэдв л дээ. За яг нөгөө нөхцөл байдлаар тухай бүртэн л тооцоолоод үр дүнг нь тэр дорн л харуулаа явна л гэсэн. Одоо нэгсэндээ ингээл үргэлжилж байгаа тэр процессуудыг нэг хүрчлэн тооцоолно гэсэн үг шүү дээ. За би цаг хугацааг жоохон хурцхыг гэх юм бол тооцоолол илүү сайн нэмэх хэрэгтэй гэсэн үг. Тэрүүн аналитик шиг түг өсрөө очиж чадахгүй. За тэгтэл бүх юмыг симуляцлж болдгоор компьютерийн одоо энэ симулятор бол хамгийн одоо давуу талтай мундаг юм байж байгаа. Өнөөдөр ч одоо бид нар бол ихэнх компьютерийн симуляторуудыг одоо тэрүүний машин барьдаг чинь бол компьютерийн симуляц гэхгүй. Тэгээ машин барихаа бол ямар нэгэн тийм математик загвар магварт оруулахаас илүү ийм юу болгоцсон хамаагүй зүгээр. Одоо ийм эйлрийн аргаар компьютер дээр симуляцлсан юм юм чи очвол мөргөж байгаа чинь тий. Тэгээ тэрнээс зориулс одоо математик текстил хэрэгжтэй юу аах вэ. Тэгэхээр бол энэ аргаар ашигладаг гэсэн. За энэ компьютер дотор төрөл бүрийн одоо симуляцууд байж болно. За жишээлбэл компьютер дотор компьютерийг симуляцлах гэж. Энийг эмулятор гэж нэрлэдэг бид нар. За одоо жишээлбэл яа тийм би ингээ гар утсын аппликейшн хөгжүүлж илаа гэж хэлдэг л да. Тэгэн бол гар утас чинь болохоор шал өөр одоо компьютер ихгүй. Компьютер адилхан. Гэхдээ шал өөр үлгийн системтэй, шал өөр одоо энэ техник тоног төхөөрөмжтэй ийм зүйл ихгүй. Тэнгүүд би компьютер дээрээ тэр утсан зориулсан аппликейшн хөгжүүлэхтэй утсан дээр ингээ аппликейшн хөгжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Код бодож дээ. Тэр компьютер дээр ингээд ажиллуулахын тулд заавал ингээд тэр дотор нэг жижигхэн iPhone ч юм уу Android гаргаад ирдэг. Тэрийг бол бид нэр эмулятор гэж нэрлэдэг. Компьютер дотор компьютерийг симуляцлахыг эмуляц гэнэ. Эдрийг бол эмулятор гэдэг энэ зөвхөн сонирхолтой өөрхөн болохоор. За 3D график симулятор гэж байна. За энэ бол одоо бараг л ихэнх хүмүүс бол энэ симулятор гэдгийг бол ингэж ойлгодог байх гэж боддог. 3 хэмжээстэй юм график орчинг. За ерөөсөө бидний одоо тарих бол мэдээлэл авч штэ гадна орчноос. Тэгвэл энэ мэдээллүүдийн 80% нь бол зөвхөн нүднээс ирж идэг. Тэгэхээр бид нар ямар нэгэн бодит байдлыг мэдрүүлэхийн тулд одоо симуляцлахын тулд бодит байдлыг одоо ингэж симуляцлах гэдэг дуурайлах гэдэг штэ тий. Тэгвэл хүнд хамгийн их одоо бодит мэдрэмжийг өгөхийн тулд бид нар хамгийн ихлэ нүдийг хурах хэрэгтэй байхгүй. Тэр 80%-ийг нь одоо эзэлчихэж гэнэ гэсэн үг шүү дээ тий. Босд нь бол тэгээ яах вэ тэгээ явандаа бас болох байлгүй тэгээд тий. Чихмихийг бол аль хэдийн бид нар чи хураа сурцсан байж шүү дээ тий. За тэгээд цаашаа тэр үнэр амт манд бол одоохондоо сайн мэдэхгүй л байна. Гэтэ бол ирээдүйд Matrix гэдэг кинон дэр гардаг шиг сайхан юу лээ нэг сүүл нэг японочдын юм хийсэн байсан баха. Ямар ч амтгүй юм чипс байсан баха. Тэгээд тэрийг ингээд идэхээр ингээд хүссэн амтаа сонгож байгаа тэгээд идэхээр ингээд тэр амт намдагддаг ч гэнэ. Тэр одоо яхаа мэдхгүй гэсэн. Гэхдээ зарим юунууд ч болохоор кино театр ч үнэртүүлээд байдаг л яадаг үлээ. Юм үнэртүүлдэг өөдс гэрэл гэл болдог. Ус цацж цаваалдаг үстэй тий. Чи одоо симуляцлаад байна гэсэн үг байхгүй тий. За энэ 3 хэмжээс орчныг одоо тэгээд симуляцлал хамгийн чухал зүйл нь гэрэл сүдрийг тохируулах. Гэрэл сүдэр одоо тэр график тооцоолол хийн л гэсэн үг шүү дээ тий. За одоо бидний нэг тоглоом тоглох гэхээр альсгүй одоо янз бүрийн тийм 3 хэмжээстэй график програмуудаа ажиглах гэхээр график карт хэрэгтэй гэлдэг. График карт, Nvidia, GPU энэ төр гэл төрлөөрөөр тий. Лаг тог иддэг, амар халдаг, амар дуутай, синс минстэй. Тэгээд нэг тогны мөнгө их гаргадаг нэг тийм айх тэр байдаг. Бид чинь нэг хэсэг бас блокчейн нэ тэр биткойн тэр олборлон гэдэгт ашигласан. За орчин үед энэ юу хийж байгаа вэ гэхээр энэ 3 хэмжээст график орчныг симуляцлан одоо хиймэл аюугаануудыг бас ингээд юу байна те одоо ажилуулна гэдэг ч юм уу иймэрхүү зориултаар ашиглаж байгаа юм зүйл баг. За энэ дээр бол ерөөсөө л шугам алгебрийг ашиглаж байдаг. Дандаа л одоо энэ тэр гэрэл эндээс үрж ирлээ. Тэгэнгүүтээ энэ дээр ойгод миний нүдэнд харагдлаа. Энэ төр гэсэн тиймэрхүү тооцоолол хийж байгаа. Гэтэ энэний нэг эсрэгээр нь хийдэг юм байна. Өмнөх нэвтрүүлэг дээр бас ярьжсэн санагдаад. Хүний нүднээс юм туяа гардаг. Одоо энэ гэрлээс ийм туяа гарч ялаа гэж хэлдэг л да тий. Тэгвэл миний нүдэн дээр ирэхгүй туяанууд бас эндээс гарч байгаа байхгүй. Тэгвэл симуляторууд яадаг вэ гэхээр өөрсдөө тооцоод тэр чинь асар их тооцоол хийж байгаа болохоор тооцооллыг багасгах хэрэгтэй.
Тэгэхээр хэрэггүй тооцоолоод бүгдийг хаяхын тулд миний нүднээс ингээд ийм цацрагууд гараад тэгээ ойгоод тэгээ ингээд тэр гэрэл дээр очиснууд нь харагддаг. За нэгэсэндээ тэр тэдний бодоод харуулчихдаг гэсэн. Миний нүдэнд харагдахгүй зүйлүүд харагдахгүй. Одоо жишээлбэл дэлгэцийн цаана байгаа. Альсгүй миний ард байгаа зүйлийг би харахгүй шүү дээ. Тэгвэл би харахгүй байгаа юмыг би дэлгэцэн дээр рендерлээл тооцоолол ингээд гаргаад ямар хэрэг байгаа гэдэг үүднээс гурван хэмжээст график симуляторууд бол ийм нүднээс гарч байгаа юм товёонуудыг ашигладаг. Энийг ray trace гэж нэрлэдэг. Нүднээс цацраг гараад тэр цацрагуудыг бид нэг мөшгөн гэсэн үг. Тэгэл нэг гадаргуу дээр тусангууд нь тэндээс нь дахиж юм хідэн цацрагууд гарч байгаа юм шигээр ингээд ойгоол одоо шил байх юм бол ингэж байна. Ийм арцгар гадаргуу байх юм бол ийм олон цацраг гарна марна гэдэг ч юм уу те. Тэдний тэгээд гэрлийн их үсрүүдийг олснуудыг нь бүгдээр ингээд пиксел дээр ингээд бодоо тавьчихна гэсэн. За ингэхээр бидний яг л одоо энэ жинхэнэ орчинд байж байгаа юм шиг мэдрэмжийг энэ тэр гурван хэмжээст график дүрслэлээс одоо буюу гурван хэмжээстэй энэ график симулятораас авчиж чинь гэсэн. За энгийн зүгээр нь дэлгэцтэй компьютер дээр альсгүй одоо хоёр нүдэнд нь баруун зүүн хоёр нүдэнд нь хоёр тусад нь юм үзүүлээд бүр яг жинхэнэ орчин дотор байгаа юм шиг энэ тэр бас симуляцлж болно. За нэг юм хөө. Бисээр муурны нүдэл бодоод байлаа нөгөө гэрэл ойлгож тавьтаа өмгээд нэг юм хэсэгтэй байдаг байхгүй. Тэгээд нөгөө шүн гэрэл тусахаар нөгөө хонь малын нүд буцаж ингэж ойгоод идэв шүү дээ. Амир тэ улаан малаа тэ. Нэг удаа би ч муурнаас өглөө хийжсэн шүү дээ. Яг ингээд нөө харанхуй өрөөнд суудсан. Тэгээ би чи ингээд нөө өөдөөс компьютер асаацсан гэж сууж байгаа шүү дээ. Тэгвэл миний нүүрнээс бас ингээд нүдний шил мэлнээс ингээд тэр нөө компьютерын дэлгэц ингээд ойгоо хийж байгаа шүү дээ. Тэгсэн чил би ингээд аим шиг бэлжижсэн байхгүй. Сүмсний тухай бэлжижсэн. Тэгсэн чин гинт миний компьютер артал юм хоёр нүд гараад ирдیں۔ Би бүр ингээд хөтлөө яагаад юу гэлээ гэж тэгсэн нөгөөт нь бүр ингээд дүг гээд анивчаад тэг бүр хөдөлж мөдлөө тэгээ яваад өхөр би бүр хэсэг гайхчихсан нэрээ мууртай шүү дээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Iron Circle компани байна. За формалдгийг дагуулаагүй ENF стандартын хавтан худалдаа эрхэлдэг юм газар байгаа. Тэгэхээр бид нар чинь бас нөгөө нэг хавтангаа яг хортой хавтан уу хоргүй хавтан уу тэр бүрийг бас сайн мэдэхгүй те. Яг гоо энийг хэмждэг нөгөө формалдгийг хэмждэг CHNH үлүүдээ нэг тийм химийн томьёотой тийм нэг янз бүрийн технологийн юмнуудаар байгаад байдаг байхгүй агаар цэвэршүүлэгч ч юм уу цаг мах ч юм уу. Тэгэд өмнө нөгөө нэг яг юу товч юм бэ гэдгийг мэддэггүй байгаад байдаг гэсэн. Энийг хорл хэмждэг бололтой гэдэг те. Тэгсэн чи яг энэ юм бэлээ. Тэгэхээр энийг бол та бүхэн маань хэмжих юм боломжтой. За хэрвээ ямар нэгэн байдлаар тэр хортой байх юм бол одоо бага насны хүүхдүүдэд болон ер нь тэгээд нэг олиггүй юм байнга үнэртэд байна гэдэг чинь ямар хэрэг олиг байх вэ те. Тэгээд дээрэс нь өөрөө тэр чинь үнэтэй цайтай мөнгөөрөө авч байгаа юмараа өөрөө тэрэндээ хордоод байна гэдэг бол үнэхээр хэцүү. Тэгэхээр яг үүн дээрээ бас аягуусаа анхаарад яг энэ дэлхийд дахны цоо шинэ эрүүл шинэ стандарт ENF гэдэг хавтанг та бүхэн маань ер нь одоо гэр бүлтэй ер нь хаанч худалдаа авалт ихтэй маш сайн анхаарч авах хэрэгтэй. Тэгээ манайхан бол шин тавилга авахаар угаасаа үнэртэй байдаг шүү дээ. Хөргө бүр ингээд нөгөө дасцсан хоронтой. Тэр ихтэй ингээд дасчдсан бол альсгүй аяндаа алгуулчт юм лээ. Тэгээд тэр үнэр нь ингээд байхгүй болсон шиг санагддаг тий. Яг шин бараа бас нэг үнэртэй байдаг шүү дээ. Бас хувцсан хувцч гэсэн тий. Гэтэ ер нь бол одоо яг энэ ENF стандартын хавтан бол тийм үнэр та нар ерөөсөө байхгүй. Та бүхэн маань бас яг очоод өөрийнхөө биеэр нэ очоод үнэртэй үзээд тийм ээ. Энэ уранган худалдааны тамийн формор шоурум дээр байгаа юм байлээ. Тэгээд уранган офсын 404 тот дээр та бүхэн очиод худалдаа авалтаа хийж болно. Эднийх бол одоо яг хоргуугаас гадна хоргуугээд нэг царай муутай юм байвал бас хэцүү шүү дээ тий. Бас үнэхээр юм бат бөх одоо өндөр даралтын температурын нөлөөгөөр бэхжүүлсэн усан сууртай усанд одоо маш юм одоо бат бөх чигийн дэлгүү төсвөртэй гэх юм уу. Тэгээд ийм элдв үнэр танаргуугаад маш олон талын давуу талтай урт удаан хугацаанд хэрэглэх юм байгаа. Тэгэхээр нөгөө надад бас нэг галтгооны шүүгэний тэрэн дээр бас айгуу чухал бас нөгөө тэр чинь шууд нөгөө амтай харилцаж байгаа юм учраас тий. Тэгэхээр эдгээрээс та бүхэн анхаарч байгаараа яг үн бага хэмжээгээр ч гэсэн эн чинь тэгэл хор болон дээрээс нь хортавдар үүсэх хүртэл эрсдэлтэй тийм бүтээгдэхүүн. Ер нь яг формалдгийн тухай би бас мэдсэн чинь ер нь маш хортой зүгээр ингээд нэг халбад долоогоо тэгээ ер нь хордоод болохоо болох тийм л хүчтэй байдсан байлээ. Тийм шүү дээ. Формалдгийн чинь ер нь одоо энэ Монголын мэдээнүүдээр ч айгүй их олон формалдгитэй холбоотой юмнууд явчихсан. За жишээлбэл мууц махыг дахин боловсруулсан энтер гэдэг нэг юм хэсэг юм явсан санаж байна уу тийм. Тэр чинь формалдгид байсан байхгүй. Бас нөгөө нэг электрон тамхин дотроос нэг юм мэдхгүй бодис гарч ирээд хүмүүсийг уушиг хорт тавдар болгоод байна гэдэг. Тэр чинь бас формалдгид байгаа байхгүй. Тэгэхээр тийм формалдгид гардаг. Тэр нь бол асар хортой тийм. Тэгээ дээрэс нь өшөө формалдгидыг ягаад н тавилгад ашиглаад ингэсэн чинь наахад одоо тийм наалтанд ашигладаг юм байна л та. Тэгээд
нэгт одоо хялбархан, хоёрт одоо угаасаа л ийм үйлдвэрлэлийн стандарт маяг юм болсон байхгүй. Одоо ер нь бол бүх тавилга бол ерөөсөө л формалдегиттэй байна. Энэ бол ингээд ийм стандарт болсон биз дээ, тийм. Тэгээ тэр нь одоо нэг хүмүүс хортой байсан ч гэсэн хамаагүй үйлдвэрлэлийн стандарт болсон болохоор ингээд байгаа байхгүй. Тэр бол формалдегитгүй тавилга олно гэдэг бол бараг боломжгүй зүйл. Одоо энэ газраас л одоо авахгүй бол тийм ENF тийм. Эндээс л одоо авахгүй бол өөр газраас бол хайгаад бол олдохгүй угаасаа. Тийм. Тэгээ угаасаа бүгд тавилга формалдегиттэй байгаа. Тэгээ эрүүл мэндэл бодож байгаа юм бол эндээс л оч авна гэхээс бол өөр газраас би одоо үнэртэй ч юм уу те одоо ингээд олон гэхээр хэцүү шттэ тэр чинь. Тийм баха дандаа л юм муухай юм шиг. За баярлалаа юм гоё эрүүлтэй. Эрүүл мэнд хэрэгтэй бүтээгдэхүүн санал болгож байгаа байгууллагатай. За сайхан баярлаа. За виртуал бодит байдал бол айгүй тийм чухал одоо ч айгүй хэрэглэгдээд эхэлсэн юм зүйл гэж байгаа. 3D график орчныг чинь физикийн хөлөвтэй холилдсон гэсэн үг. За нэгээс нь 3D график орчин байж гэн ороод харлаа жинк юм шиг. Тэгээ дээрэс нь ундаг, мөргөлдөг, шатдаг, дэлбэрдэг одоо тэр юмнуудын тэр програмчлалаар бүтээсэн гэсэн. Тэр атастаа жинкээ ороод нөө дэлбэлж алж одоо тий унгааж үдчих болно гэсэн үг байхгүй. Дээрэс нь одоо жишээлбэл яа тийм. Дотор нь болохоор энэ хоорондоо юм уулздаг, тоглолдог, альсгүй роботууд сурдаг одоо түрүүн хэлсэн шүү дээ тий. Робот сурах гэдэг бол reinforcement learning гэдэг чинь одоо тэр нэг хүчтгсэн сургалт гэдэг. Роботыгоо ингээд чи энийг ингэж хийх заахгүйгээр за ингээ хайчдаг зүгээр. Тэгээд нөгөөдгийн зөв юм хийх юм бол шагнаад, буруу юм хийх юм бол ингээд шийдэх ингээ явчихдаг байхгүй. Тэгээд тэнгууд нөгөө робот чинь хүн заагаагүйгээр өөрөө ингээ хамгийн одоо боломжтой тий одоо зөв замыг бол эрэлхийлдэг гэсэн. Тэгэхээр хүний өмнө нь огт бодож байгаагүй, хүний өмнө хийж үзэж байгаагүй ийм сонирхолтой шийдлүүдийг олдох магадaltaй байдаг эдгээр эндээс. Гэхдээ хэдэн тэрбум за хэдэн тэрбум жаашин хэдэн мянган роботуудыг нэгэн зэрэг ингээд нэг орчин дотор нэг ажил хийлгүүлдэг байхгүй. Тий. Тэгэл ингээд нөгөө хэдийг дахин ингээд ачаалал ингээд сургаад идэг. Ийм орчныг бол одоо бид тэр виртуал бодит байдал дотор хийдэг. За дээрэс нь түрүүний дижитал твин юм байна. Хотыг альсгүй үйлдвэрийг дижитал твин болгоод одоо симулятор яг тэр үйлдвэр яг ийм юу орчинд л тоо орчинд л ажиллана гэсэн үг шүү дээ. За тэгээд ажиллаад хэлэнгүүт ямар түрүүний л хийсэн давуу талууд бий бол. За нэгт тэр дотор туршилт хийж болно. За энэ роботыг оруулахаар яах нь гэдэг юм те. Хоёр талхоор сайжруулалтууд хийж болно. Ингэчүүл яах нь гэдэгчүүл яах нь гэдэг одоо элдв үнцний нэг шин дахин одоо шин төлөвлөлтийн тэр хийж болно шүү дээ. Тухайн үйлдвэрийг одоо ингээд доторх юмнуудын жоохон холд солиод ингээр арай эвтэйхэн болж гин үү, арай ингээд efficient optimal болж гин үү энэ төр гэдэг ч юм уу те. Иймэрхүү юмнуудыг хийж болдог. Хамгийн чухал юм нь болохоор орчлон тооцоол гэдэг. Яг тэр чинь ингээд зэрэг ингээд дижитал твин бол яг зэрэг явж идэг байхгүй. Тэнд нэг юм робот гар гээл хөдлөөхөд энд нөгөө нэг симулятор дотор яг л хөдөлж явах хэрэгтэй. Би энэ робот гарыг ингэж хөдлөе гэдэг юм бол тэр нь яг бодит робот гар яг л хөдөлж явах хэрэгтэй байхгүй. Яг роботууд ч гэсэн яг адилхан тийм. Симуляц дотор яг зэрэг амьдрах юм. Тийм яг л зэрэг яг л адилхан ингээд ингэж байж явах хэрэгтэй гэсэн. Хэрвээ энэ хоёр зөрөөд эхлэх юм бол эндээс нөгөө химэл оюухан чиг ял суралцаад энэ зөрөөд эхэллээ контрол одоо нэг удирдлага нэг жоохон ингүүл ингэж засах юм байна гэдэг яг бодит байдалтайгаа гэж харьцуулж гэж үздэг. Яагаад ингэж үзээд байгаа юм гэхээр бид нар цаг хугацааг хурдан тоглож болдог байхгүй симулятор дотор. Бодит амьдрал дээр тэгж чадахгүй шүү дээ тий. Тийм хурдлуулахгүй наач ашиггүй болчихдог угаасаа. Яг зэрэг л байгаад байгаа юм бол. Зэрэг байгаад байгаа бол тий. Тэнгүүд ч одоо ингээл үйлдвэрлэн гээл хэвээр ид явагдаж байгууд л тэд чинь ингээл гяс хит хит бүх боломжуудыг гээд урьдчилан тоглуулад гарах одоо осол авааруудыг урьдчилж мэдэх. Альсгүй одоо энэ нэг жоохон ашиггүй байгаа юм шиг үгдэг юмнуудыг олж харахад энэ виртуал бодит байдлууд л аюу тийм чухал байдаг. За ирээдүйд бол хүмүүс л ерөөсөө энэ химэл оюухантай хамтарч ажиллах орчин болох хэрэгтэй. Одоо заавал робот одоо химэл оюухан бол робот бие биетэй байгаад халбгүй гэсэн үг шүү дээ тий. Одоо ингээ өөр юм гисэн за ChatGPT-г би хардаг болмоор байна шүү дээ. Тэнгүүд заавал ингээл робот биетэй бол ажууд ирээд байх шаардлагагүй байхгүй. Би зүгээр л өөрөө энэ виртуал бодит байдал руу одоо виртуал бодит байдлын симулятор руу ороод нөө нэг химэл оюухантайгаа уулзчихад нүрээ харж агаад нүднүүдээ харж агаад одоо тий баруун зүүнээр ингээд солилцоод ингэж одоо харилцах боломжтой үүсэж байгаа. Нэгэсэндээ химэл оюуханууд роботууд хүмүүстэй гэж тий уулзах одоо цэг болно гэсэн. Хоорондоо бид нар уулзаад байгаа шүү дээ өөрхий тий бас тэнд чинь тэр дотор чанга уулзаад. Тий зовцсон дээр бичээд тий. Тэгэхээр энэ виртуал бодит байдал гэдэг бол ийм чухал нөлөөтэй. За дотор нь ажиллаж амьдэрч болно. За энэ бол ойлгомжтой. За өөрийгөө дотор нь шилжүүлж болно. За энэ бол ирээдүйн зүйл. Бид нар биш үү те ингээд амьдарч байхдаа бол нэг айгүй тийм ядаргаатай их тийм нөөц шаардсан
тийм төвхтэй хэцүү байна, юу. тийм айгүй төвхтэй тийм нөр мөрөн дээр юм уу гараал тийм ядраал тийм ингээд байгаа байхгүй. За дээрэс нь байгалийн одоо нөөцийг бид нар ашиглаад байна шүү дээ. Нүүрсэндөө нөө юугаа хортой байгаль дэлхий. тийм байгаль дэлхийн хортой байгаа тийм би ч өөрөө байгаль дэлхийд хортой байгаа тийм чинь тийм би хэрвээ симулятор дотор ороод ажиллаж байгаа бол би одоо ихэнхдээ л би ямар тийм айхтар ингээл биеийн хүчний аль сүлийн айл майл нүүлэгдэг ажил хийхгүй байгаа тохиолдолд би зүгээр тэр чинь компьютер дотор үйжсэн баг хамаагүй байгаль дэлтэй байх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр бол ирээдүйд бол хүмүүсийг гэж компьютер руу шилжүүлэх асуудлууд бас бий болж магадгүй. Сайн дураараа симуляцлах гэдэг шүү дээ. За энэ одоо нэг юуны асуудалд оруулж байгаа нэг юу лээ оршихуйн одоо асуудалд тийг бий болгож байгаа зүйл бол квант симуляц гэж байна. Квант компьютер гэж байгаа шүү дээ. Квант компьютер дотор бид нар ямар нэгэн симуляц хийх юм бол тэр бол яг бодит амьдрал дээрх симуляц болно. Одоо бодит амьдрал дээрх жинхэнэ туршилтаагаа яг адилхан одоо equivalent гэж ярьдаг. За. Нэгсэнтэй бид нар квантын туршилт хийх заяа. Үгүй бол квант компьютер дээр алгоритм ажиллуулах хоёр яг адилхан. Чи өмнө яг ингэж хэлжсэн байхгүй юу? Компьютер тоглоом дотор байх зүүдлэх эднэр яг зэрэгцээ ертөнцгээд наад үг чи ингэж надад одоо хүртэл ингэ бодогдож байгаа. Айгүй ноцтой хүн туссан. Одоо тэрийг ярих чинь тий. Ер нь бол тиймэрхүү юм шүү тий. Тий, нэг жоохон бас тийм сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй тий. За, энэ бид нар одоо ингээд квантын туршилтыг бол хийхдээ ингээ хос нөхний туршилт юм лазер мазер ашиглаад ингээл хийж байгаа. Яг ингээд адилхан ингээл нөө квантын туршилтаа ийм туршилтын үр дүн гаргаж байгаа. Тэнгүүтээ яг квантын зүгээр ингийн алгоритм, квантын компьютер дээр зүгээр алгоритм усраад ингээд хийх хоёр бүр яг адилхан байдаг. Equivalent гэдэг. Буюу заяа. Квантын компьютер дээр ажиллаж байгаа алгоритм гэдэг жинхэнэ гэсэн үг. Одоо ерөөсөө симуляц биш болоод эхэлж байгаа байхгүй энэ. Одоо нэг машиныг хиймлэр мөргөлдүүлж байгаа штэ тий. Гэхдээ тэр чинь яг нэг матери биеэрээ очиод мөргөөд бас адилхан зовж байгаа байхгүй юу? Математик ч гэсэн тэр орлуулж тоо хийж бодогдож байгаа чинь тэр тоо ч бас биеэрээ бас нэмэгдэж үржигдээл тий. Тэнд бас амьдраад байгаа байхгүй юу? Тий, амьдраад байгаа. Тэрийг хэлж дээ тий. Гэхдээ квантын биш одоо классик компьютер биш үү? Энэ дээрх бүх симуляцууд бол дандаа ийм загварчлаар явагддаг. Нэгэсэндээ ийм загварчил гэж энэ ойролцоолсон зүйлүүд биш үү? Яг таг таарна гэж байхгүй. Тэгвэл квантын симуляц яадаг, квантын алгоритмууд яадаг вэ гэхээр яг бодит байдал дээр хийж байгаа туршилт гэсэн үг өөрөө. Компьютер дотор л хийж байгаа болохоос шил энэ бол жинхэнэ туршилт гэсэн үг байхгүй. Жинхэнэ туршилтаа ерөөсөө баг тийм симуляц биш гэсэн үг. Симуляц гэдэг тэнд ч гэсэн юм амьдраад байна тий. Тий, яг үнэ тий. Тэгээд дээрс нь одоо ч ертөнцийн ингээд 10-ын 80 зэрэгтэй. За 10-ын ардны 80 тэг залгах чил да. Тэгвэл ингээ мангар том тоо болно шүү дээ тий. Ийм их атом байдаг гэж бодъё л да тий. Тэгвэл ийм их атомыг байна шүү дээ тий. Ийм их атомыг одоо ертөнцийн дээр бүх атомуудыг бид нар квантын компьютер дээр симуляцлыг бол 300 компьютер болно. Нэгсэндээ бид нар ертөнцийн 300 компьютер симуляцлж чадна гэсэн үг байна. Бүхэл бүтэн ертөнцийг. Тий. Ийм амархан юм уу? Тий, яг үнэ тий. Байж бол итгэхгүй байна. Тий, мэдээж итгэхгүй байх нь зөв. Ягаад тэгэхээр энэ бол зөвхөн атомуудын симуляцлж байгаа шүү дээ. Гэтэл энэ чинь атомоос гадна бид нар дээр масс байна, энерги байна. Юу вэ те өчнөө л юм мэдээлүүд байж байгаа. Энэ динамикууд байна те цахилгаан соронзон орны альсвал татвчны юм үйлчлүүд хүчнүүд байна те. Энэ бүх юмыг симуляцлах хэрэгтэй. Тэхийн тулд кубит нэмэгдээ явна. Гэхдээ л одоо бид нар хангалттай хэмжээнд бүр ертөнцийг тэр чигтэн симуляцлж чаддаг компьютер байлаа гэж хэлдэг л да. За тэгэх юм бол энэ дээр хит хит асуудал толгоно. За эхлээд нөгөө ертөнцийнхаа төлөвүүдийг бид нар ингээд аваад компьютер руу хийх хэрэгтэй шүү дээ тий. Тэхийн тулд бид нар хүндлэлт хийх хэрэгтэй гэсэн. Нэгээс нэг ертөнцөө тэр чигт ингээд молекул атом болгоноор нь хөндөө явна гэсэн. Ингэх юм бол манай ертөнц тэр чигтээ байхгүй болчихно. Хөндөж болохгүй байхгүй бид нар. Хамаагүй хөндөж болохгүй. Хөндлөн гэдэг нь ажиглахыг хэлж байгаа. Квант төлөв нь байхгүй болгочих чинь гэсэн. Квантын төвшөнд яриад байгаа юм шиг байна. Тэгээ квантын одоо тэр компьютер руугаа бид ертөнцийн мэдээллийг хуулах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж нэг одоогийн ертөнцийг үргэлжлүүлж симуляцлах гэдэг шүү дээ. Гэтэл эндээс нь бид тэр классик болгоод ингээ авчих юм бол манай ертөнц маань өөрөө устж чинь тэглээ чишээ классик мэдээлэл хийлээгээд квантын компьютер дээр ямар ч үр дүн байхгүй гэсэн. Тэгэхээр бид тэр квантын мэдээллийг хийх хэрэгтэй. Гэтэл квантын одоо ертөнцид бол квантын физик дээр бол нэг сонио зарчим байдаг. No cloning гэдэг. Клон хийж болохгүй гэдэг юм зарчим. Клон хийж болохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид нар энгийн бит байсан бол за нэг юм уу тэг ч юм уу эсвэл бидний нэр ч юм уу бидний банкны дугаар тий нууц үг энэ төр байлаа гэж хэлдэг тий. Энийг ч бол би копи хийгээд одоо паст хийчих болох байхгүй тий. Энийг бол би хуулбарлаж чадна гэсэн. Классик мэдээлэл гэж хуулбарлаж чаддаг. Бид нар документийг холборлож байна, зургийг холборлож байна, файлуудыг холборлож байна, бүх юмыг холборлож ашиглаж штэ. Энэ бол классик компьютер хийдэг юм. Гэтэл квантын компьютер дээр яадаг вэ гэхээр ийм жинкнээсээ одоо ингээд ийм юу байж болохгүй. Квантын мэдээллийг би ингэж копи паст хийж болохгүй гэдэг ийм
зарчим дүрэн байдаг. Тийм байдаг Тийм гэсэн үг байдаг тийм. Энийг гэхдээ бид нар ингэж одоо ингээд заавал ингэж хоёр хуваахгүйгээр зүгээр энд байсан кубит одоо конт мэдээллийг энд байгаа кубит руу бид нар шилжүүлж телепорт ч юм эсвэл ийм swap хийж чадна. Swap гэдэг нь одоо ингээд сольчин гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн хуулбарлал байхгүйгээр ингээд зөөвөрлөгдөж гэсэн. За ингэж болно. За тэгвэл заяа. Манай ертөнцийн бүх одоо энэ контын мэдээллийг би холографикаар ингээд юу яадаг болчлоо л доо. Одоо ингээд те сканердэг болчлоо гэж үү. Тэгээ би контент компьютер руу хийлээ гэж бодъё л да те. Тэгээ гэтээ би нөгөө нэг хуулбарлаж чадахгүй юм чи ямар нэгэн байдлаар телепорт ч юм уу swap хийн гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэг сони юм үүснэ. Контент компьютер дотор манай ертөнц орчин. Тэнгүүд гадна талын ертөнцид юу орж ирэх вэ гэхээр swap хийчихэж байгаа юм чинь контент компьютер дотор байсан замбраагүй зүгээр юм рандом санамсаргүй ертөнц байж байгаа шүү дээ. Тэр чинь бас ингэ байж ах хэвээр те. Бид нар ямар нэгэн мэдээлэл утга өгөхөөс өмнө санамсаргүйгээр сонгогдсон юм ертөнц байж байгаа хэвээр. Тэр ертөнц манай ертөнц дээр гараад ирнэ гэсэн. Түрүүн хэлсэн шүү дээ. Бодит амьдрал дээр болж байгаа зүйл гэсэн үг гэд те. Тэгэхээр ингээд энэ хоёрыг солио ячаар нэг тийм бол манай ертөнц тэр чигт юм сонин рандом юм юу гэдэг лээ санамсаргүй ийм хачин утгатай ийм орших ч юм уу ч юм уу тэр чин рандомор бид ертөнцийг ингээд дүүргэж хэр чин оршил байх үгүй нь бол ер нь бол бараг л орших байхсгүй шүү дээ тий. Тэгээд контент ертөнцийн дээр бид нар орчин. Энэ бол өөрөө парадокс үсгэж. Яг тэр нөгөө контент компьютер чи манай ертөнцийн дээр байсан шүү дээ. Тэгвэл тэр контент компьютер чи өөрөө дотор орчин гэсэн үг байхгүй юу? Инхээр одоо яг нэг имж үүдэн штэ ингээд уутанцтай тий хүүхдээ тийшээгээ хийждэг өөрөө тийшээгээ ороод алга болчихж байгаа юм шиг тийм болчихж байгаа байхгүй тийм фонт компьютер ч манай ертөнцийнх юм байж тий дэлгэцийн дотор нь өөрийнхөө дотор тий тэгэхээр ингэж болохгүй гэсэн. За энэ бол за яг зүгээр логик ингээд яачих штэ тэгвэл би зөвхөн өөрийгөө ингээд хийж л та. За ингээд би нэг жижиг юм хорог хийгээд тэр хорог доторх мэдээллийг би холографикаар яг контент мэдээллийг нь уншиж чаддаг. Тэнгүүтээ нөгөө контент ертөнц дотор бас нэг юм жижиг хорог гэж. Яг адилхан хорог гэж. За тэгээ энэ хоёр болохоор яг адилхан доторх контент одоо мэдээллүүдээ холографик байдлаар уншиж чадна. Тэгвэл энэ хоёрыг шууд swap хийчлээ гэж үтэй. За тэгэх юм бол контент ертөнц дотор контент симулятор дотор байсан нэг нөхөр энд гараад ирнэ. За тэр дотор юм байвал штэ тий. Та юм байсан байж таарах юм. Юм гарч ирэх юм уу? Надрах байх албагүй л гэхдээ байж болно. Яг манай ертөнцтэй төстэй яг тэр тэнд нь бий байж таарсан бол. Угууд нэг чулуу байсан бол тэр чулуун гарч ирнэ. Агаар байсан бол агаар нь гараад ирэх байхгүй. Би харин тэр дотор орчин гэсэн. Контент симулятор дотор орчин гэсэн. Тэгээ би контент симулятор дотроос өөрийгөө мэдэрнэ. Тэр чи яг л бодит ертөнцтэй адилхан байх юм чинь би ерөөсөө юу ч ялахгүй гэсэн үг. Юу ч анзаарах ч юм байна тий. Юу ч анзаарахгүй. За тэгвэл эндээс аюу том асуудал гарч ирнэ. Бид нар одоо яг контент компьютер дотор симулятор дотор байгаа биш үү гэдэг ийм асуулт гарч ирж байгаа. Одоо нэгэсэндээ бид нар яаж тэрийг мэдэх үү гэдэг ийм асуулт. Харин тийм тэрийг хэрвээ бид нэр ингэж таамаглаа сууж яах гэдэг хэлбэр гайхалтай явдал болно шүү дээ. Одоо жишээ нь бид нохоонд ч юм уу би одоо жишээ нь одоо энэ орчлын ертөнцийн тухай ярил яаж тайлбарлаа тэр нохоо хэр зэрэг ойлгох вэ те. Тэрэн шиг одоо ойлгохгүй шүү дээ ер нь те. Тэрэн шиг биднэрт энийг бас ойлгох хүчин чадал хэрвээ байгаад таамаглаж чадчихвэл энэ чинь бүр ичэд юм болох гэдэг. Надаа нэг хид хідэн сэжүүр байна заяа. Би болохоор өөрөө бид нар симулятор дотор байгаа гэж одоо итгэдэг байхгүй тий. Одоо миний мухар шүсэг байхгүй. Гэхдээ энд хид хид одоо тийм таамгууд байдаг. За ер нь манай ертөнд симуляц уу гэдэгт одоо бид нар хэрхэн хариулах вэ? Би бас дандаа сэжгэлдэг шүү. Тийм сэжгэлдэг тий. Юу болоод байна? Элон Маскын тэр чинь бас тэгээд идэв шүү дээ. Энэ бид нар симулятор дотор л байх хэрэгтэй. За тэгвэл компьютерийн тоглоомтой одоо гэд хид хідэн одоо компьютер доторх симуляцуудтай их төстэй байдаг энэ бодит амьдралын туршилтуудыг би одоо ярьж өгье л да. За симуляц гэдгийг нь ерөөсө мэдэж болохгүй байгаад байгаа нэг асуудал байгаа. Тэ? Тэгэхээр юу гэсэн үг байна вэ? Энэ бол симуляц байх магадaltaй гэсэн. Хэрвээ би симулятор хийлээ гэж бодъё л та тий. За нэг хідэн нөхдүүд тэр дотор бий болдог гэдэг юм симулятор байх юм бол энэ нөхдүүд хизээч энэ симулятор дотор байна гэдгийг мэдгүйгээр би симуляцлах байхгүй юу. Тэгэхээр энэ ертөнцийн програмчлал цаанаасаа энэ симуляц гэдгийг мэдүүлэхгүй байхаараар програмчлагдсан байж байна. За энэ бол зүгээр энгийн таамаг заяа. За тэгээд тэгэхээр энэ сэжигтэй гэдэг. За бид нар сэжүүр гэж магадгүй хэд хэдэн таамаг. За жишээл хэмжилт. Бидэрт ингээд бид нар ерөөсөө түрүүн хэлсэн шүү дээ. Харахаар ажиглаж байгаа зүйлүүд л одоо бидэрт ажиглагддаг. Нэгээс нь нүднээс нь гэрэл цацраад тэр цацрагт оногдсон юмнуудыг л бид тэр хардаг. Жишээлбэл энэ дэлгэцийн цаадлыг би харж чадахгүй. Одоо энэ камерын цаадлагыг би харж чадахгүй. Өөрийнхөө одоо дагцын артлыг харж чадахгүй. Одоо энэ урдуур ингээ мик орчхоор би энийг артталтайгаа гараа харж чадахгүй. Тэ. Тэгэхээр энийг яадаг вэ гэхээр одоо квантын ертөнцид заавал ажиглаж энэ зүйлүүд чинь бий болдог. Одоо нэгэсэндээ бодит физик зүйл болдог гэсэн үг байхгүй.
Тэгвэл ажиглахгүй байх юм бол тэд нар юусаа яг юу болж байгааг мэддэхгүй. Зүгээр л магадлалын долгион байдалтай байж гэнэ гэсэн. Хэрвээ компьютер ертөнцид биш те бид нар ray trace хийж байгаа тэр яг өөрийнхөө толгойг одоо хөдлөхгүйгээр ингээ камера ингээ хөдлөөд ингээ харах юм бол юмны ардуур орсон юмнууд ингээ харалцсан ерөөсөө тэр рендерлэгдээгүй буюу гэж тооцоологддог хөөждөг. Яг энэ квант ертөнцтэй адилхан байгаа. Квантын одоо хэмжилтийн асуудалтай яг адилхан байна гэсэн. За Планкийн нэгжүүд гэж байдаг. Планкийн нэгжүүд гэвэл манай хороо ертөнцийн хамгийн одоо жижиг суур нэгжүүдийг хэлж байгаа. Одоо Планкийн тогтмол энэ төр гэдэг байдаг тий. Одоо Планкийн нэгжүүд нь одоо юу гэсэн утгатай юм гэхээр бид нар хэрвээ ингээд цаг хугацаа ингээд жижигсгээл байх юм бол өшөө хизээч жижигсгүй жижигхэн цаг хугацааны юм хэрчим гарч ирэх үү. Орон цаг бид нар ингээд хэрчээл байх юм бол хуваагаал байх юм бол хизээч хуваагдахгүй жижигхэн орон зай гэдэг юм гарч ирэх үү эсвэл хязгааргүй хуваагдсаар л байх уу гэдэг энэ бол ерөөсөө анхнаасаа л философи асуудал байсан. Гэтэ энэ Планк болохоор яасан гэхээр энийг математикийн аргаар шийдсэн байхгүй. Манай ертөнцийн одоо гэрлийн урд гэж юм байна. Хэрвээ энэ гэрлийн урд гэдэг туйлын үнэн гэж үзэх юм бол энэ гэрлийн урдыг ингээд нөгөө нэг долгион молгон гэрэлчин долгион молгон гэдэг байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг тодорхойгүй зарчим энтертэй ингээд харьцуулж үзэх юм бол бид нар энэс жижигхэн зүйлийг бол хизээч одоо физикээр тайлбарлах боломжгүй гэдэг юм хязгаарыг гаргаж ирсэн. Энэ бол одоо Планкийн тогтмол гэж ирлээ. Энэ Планкийн тогтмолоор бид нар хамгийн жижигхэн цаг хугацаа, хамгийн жижигхэн орон зай гэдэг юмнуудыг гаргаж ирнэ. Тэгвэл бид нар пиксел гаргаж ирээд юм гэсэн үг. Бид нар компьютер дотор юу хийхээр симуляц хийхээр яадаг вэ гэхээр пикселтэй болчихдог байхгүй. Одоо бид нар хорон ертөнц бол ингээд хязгааргүй ийм жижигсдэг хязгааргүй ийм одоо натуртай байлаа гэж хэлдэг л да тий. Тэгвэл бид нар энийг компьютер дотор хийчих юм бол бид нар тэрийг шууд мэдэрнэ гэсэн үг байхгүй юм. Ширхэгтэй болоод эхэлнэ гэсэн. Компьютерын дэлгэцээр харагдаж байгаа юм шиг пикселнүүдтэй болоод эхэлнэ гэсэн. Майнкрафт чиг болоод ирэх юм тий. Оо яа үнэн тий. Нэг жоохон тийм л болоод эхэлнэ. Тий. За тэгээд дээрэс нь энэ тэгшимийн эвдрэл гэж байдаг. Тэгшимийн эвдрэл гэдэг бол яаж байгаа вэ гэхээр одоо манай хорон ертөнц бол анхандаа хамгийн тэгш хэмтэй байсан. Тэгж байгаа л нэг тэгшимийн эвдэрч эхлэхээр Big Bang болоо те. Нөгөө нэг хүчнүүд чинь салаал, нөгөө бөөмүүд чинь өөр тус тустай болол ингээл эхэлж байгаа байхгүй те. Хамгийн анханд байсан тэр нөгөө нэг ертөнцийн эхлэл зэг дээр бол хамгийн төгс тэгшим байсан гэж үзэж байгаа. Тэгвэл энэ тэгшим яагаад эвдэрч вэ гэдэг юм асуудал байж байгаа. За би нэг удаа юм юу хийж үзчихсэн. Симулятор. Тэр нь зүгээр гаргийн симулятор л та. Ингээд дэлхий хийж байгаа юм те. Тэнгүүт ингээд сар хийж байгаа. Ингээд сар ингээд нисэж байгаа. Зүгээр ингээд хөдөлж байгаа гэсэн үг шүү дээ те. За тэгээд энэ зүгээр ингэж айгүй энгийн симулятор байхгүй юм чинь те. Гэхдээ нөгөө би ээлрийн харгыг ашиглаж байгаа. Ингээд нэг нэгээр ингээд тооцоолдог. Иймэрхүү арга ашиглаж байгаа. За тэнгүүтээ энийг ингээд хэсэг хугацаанд орхицсон чинь яасан бэ тэр нөө төгс тойрог зам байсан. Ингээд ийм эллипс энэ төр болцсон. Тэгээ тэр эллипс нь ингээд сар маран гэдэг дэлхий дээр унах гээд ингээд байгаа байхгүй. Энэ бол ерөөсөн Ньютоны чондолд байхгүй. Тэгээ баг Эйнштейний шондолд байхгүй юм хачин үр дүн гаргаж ирж байгаа. Энэ юунаас болж байгаа юм гэхээр энэ наривчлаас болдог. Одоо би тэр сар тэнд байх хэвээр дэлхийдээ тэдний хугацаанд ингээд давцчих хэвээр. Үгүй юу лээ. Одоо тийм утгаар ингээд таталцчих хэвээр гэдэг юм тоон утгууд байгаа шүү дээ. Энэ тоон утга чинь утгууд бол бүхэл утгаар байна гэж юусэн байхгүй юм. Ирэрцнаал юм шиг юм хачаа чинь юм ботгороо тоонуудаар гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Төгс юм бүхэл тоонуудаар байна гэж чинь баг тийм байхгүй шүү дээ. Тэнгүүд компьютерийн санахаа өөрөө хязгаартай байдаг. Тодорхой юм одоо урттай хязгаартай байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг үлдсэн наривчлыг чинь тастаа хийдэг гэсэн. Ойролцоолоод. Тэгэхээр яг нөгөө нэг хязгааргүй өндөр наривчлалтай манай ертөнцийн төр хэрвээ ингээ сар ингээл дэлхийд тойроо эргэжсэн улгуун л эргээл юмар байгаа байхгүй тий. Гэтэл нөгөө нэг жижигнэр ингээ би чинь алхамаар тооцоолоод байгаа шүү дээ. Тэр тооцоололгон дэр ингээ наривчлуудын тастаа л яваад байгаа байхгүй тий. Тих болгон ч нөгөө ээлрий чи алдаа чи томросоор нөгөө нэг тойрогч ч байхгүй болоод бүх юм гараад ирж байгаа. Тэнгүүд би энийг хараад яг бодож байгаа юм. Энэ яг манай ертөнцийн тэрхэн тэгшмийн эвдрэлтэй яг адилхан байна. Тэ бүх юм тэгш төгс ингээ явж ийсэн аа. Нөгөө нэг манай дэлхийг манай ертөнцийг ингэж симуляцлж байгаа симулятор компьютерийн санах хоон одоо тэр хязгаараар энэ симуляц чинь хязгаарлагдаад тасдаж хайсаар байгаа энэ жижиг алдаанууд чинь нийлсээр байгаа энэ тэгшмийн эвдэрлийг бий болгосон байж магадгүй юм шиг өнтер гэсэн тиймэрхүү санаанд байж байгаа гэсэн. Тэгэхээр ийм гих мэтлэн одоо тэр хос нүхний туршилт квантын ихэнхдээ л ер нь квантын ертөнцөөс гарч ирээд байгаа юм тийм сэжүүрүүд хүүшийн чинь нэрнгээсээ симулятор дотор байгаа юм биш өнтер гэсэн юм сэжүүрүүд байж идэг. Оо би ч тэгвэл квантаас шаал өөр юмнаас сэжүүр хараад буруу юм хараад юм шиг. Юунаас харсан юм? Одоо жишээлбэл нэг 6 өнцгт хэлбэр байгаа зү. Энэ надаа нэг ийм техник төхөөрөмжийн юм уу компьютерийн нэг юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгээ надад ч нэг тэр молекул одоо ингээд энэ тэнд ингээд харагдаад ангах те сэжүүр нь өгөөд байгаа биш үү те. Яг юу нэ наад чинь айгуу тийм сонирхолтой юм шүү дээ. Энэ фито гэлээсэн шүү дээ. Нэг л сэжигтэй байгаа цаанаа л сэжигтэй байгаа байхгүй те. За тэгээд
Та нар маань бас яг юу гэж боддог вэ? Өөрсдөө симуляцд байна гэж боддог уу? Бид нар ч нөгөө хамгийн гол нь нөгөө орчлын ертөнцийн учрыг олоогүй байгаа байхгүй тий. Орчлын ертөнцийн өөрөө амар хачин юм байна. Өнөөдөр бэлгүү маань бас тий ингэж ярьсан нөгөө орчлын ертөнц маань ингээ буцалж шүл байсан мэсэн энэ төр бож шүл шиг тий фалаасам тийм байсан юм хачин байгаа зү тий. Тэгээд дээрэс нь гээл нэг хар нүхтэй тий хаасайгва баахан хар нүхтэй. Тэгэл галактик гээл нэг баахан энэ тэнд эргэлцсэн нэг юм долгиосон юмнууд яг юу юм бэ мэдэхгүй. Симуляц л гэж таараа. За баярлалаа. Тий сонирхдаг дугаар ороод сэтгэл хөдлөлөө. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар маань энэ формалитгээ дагуулаагүй ENF стандартын хавтаа худалдаа Iron Circle болон за өдөр бүр шин түлээж үгийн хамт олон маань ивент тэтгэж нэвтрүүлгийн хуламжийг олголоо. Нэвтрүүлэг маань энэ твээр болон Од Мөндөр радио 107 83.3 хүс хостолгооноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд хамтаа бас үзэх сонсогч болон хасаатай их баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.